Сэтгэл гаргаж ил хийх хэрэгтэй. Ерөөсөө энэ хийж байгаа хөдөлмөр дагж амжилт ирнэ. Монголд бол амьдрал байна. Хүн ядуурна гэдэг сэтгэл юм байхгүй юу? Урдаа тавьсан зорилготой байхад ямар ч ажил бүтнэ. Би Сонгой Архан дүүргийн 28 дахь хорооны сан сар 13-ын 25-д болсон суугч. Юнгэрэн огтод Уламсран гэдэг хүн байна. Ховд нутгийн харьяатай. Тийм иргэн байна. Хотод ирээд одоо 9 жил болж байна. Өөрийн ажил гэвэл одоо гэрээрээ жижиг дунд үйлдвэр эрхэлдэг. Хантайгаа, өр хүүхдүүдтэйгээ, зээнэртэйгээ хамт амьдардаг. Би гэрээрээ одоо хүүхдийн том хүний гутлоо энэ Монгол гутал, бүрээд гутал тэгээд нөгөө тэмээний ноосоор, хоньны ноосоор, амьд малын ноосоор дандаа тийм гэрийн чагт утас ярих. Тэгээд гэрийн оосор бүч. Монгол гэрт одоо ёс заншлын дагуу юу хэрэгтэй тэр бүхнийг бүгдийг хийдэг. Би 12 настайгаас эхлээд юм ойд сурсан. Яг манай ээж уран хүн байсан, нутагтаа нэр хүндтэй тийм Монгол утлаа идэг. Тийм хүн байсан. Тэгээд 12 настайгаас ээжээс дээл ойд сурхлаа. Дээр үед чинь нэг модон бүрхэл гэж ойдог байсан. Тэрийг чинь одоо ингээд адууны дилсүүлэр нийтгээд тэгээд мод ойж хүртэл сурсан. Тэр модыг ашиг ингэдэг юм паниараар, орс паниараар, дээр үед орс паниар гэж ирдэг байсан. Ерөөс ингэж халцардгуу тий норсонд одоо ямар юм норхороо ингэж юм хач янз болохгүй орс паниар. Тэрийгээр оён тэрийг ингээд дугуулад хэвлээд тэгээд нэг адууны дээлсүүлийг нийтгэн. Тэгээд тэр дээлсүүлэр чинь тэр модыг оё штэ. Дээрээс нь дээлэн ойдог байлаа. Сургууль 5 6 дугаар ангийн хүүхэд одоо дээлэн ингээд алхаар гараараа имжээд алхаар индүүдээд тэгээд имжиж аваад байранда очиод ойдог тийм хүүхдтэй л. Одоо 40 баг 12 настайгаас эхлэхээр 47 жил 8 жил байнгын ийм ойдлоор ерөөс орхидгүй юм би. Манай ээж бол яг хөө тэгээд гэрээр юм ойдог малчин багаасаа. Далын нутаа таарнуудаа гурал ирдэг байсан. Орсын гурал. Тэр Монгол гутлыг яаж удаа тэр далын нутыг сэмлээд тэрний утсаар оё штэ. Нийтгэхэд, бүр нийтгэхэд. Ерөөсөө өөр юм байхгүй. Тэрийгээр улсна. Тэгээд нэг одоо таха 50 гэж ярьдیں۔ Тах 50 Монгол улсын тах 50. Тэрийг болохоор тэр Ямааны 7 сард Ямааныхаа 2 ям эднэ 3 ям эднэ тэрийгээр дөрөөний нөхөр татаас хийгээд авчин ингээд татаад бас нэг ойдл утас гэсэн үг. Дандаа гар аргаар. Ерөөсөө дээр үед гар аргаар. Манай өөрийн төрхөн тал бол амар уран хүмүүс бий. Манай ээж, эгч, манай эрэгтэй тэр ах дүү хоёр бас гутлаа юм дээл оёчхонд тэднэр. Тэгээд хамгийн муу ойдгон бий. Тэгээд нэг сонирхолтой болохоор ерөөс орхихгүй. Тэгээд хадамд гараад манай хадмууд чи чадна. Чи уран хүний хөвч чадна гэсээр агаал. Ер нь орхиулаагүй да. Одоо энэ зах зээл энэ сайхан ачсан нийгэмд юм бүх нийлэг болж. Дээр үед булгаартай аль байдгүй. Манай ээжинд нэг Монгол гутлаа идэх учраас булгарын өөдс байдаг. Тэрийгээр би юм ойд сурсан шүү. Тий одоо түүхэд их хэлбэг ер нь маш их байна худалдаанд. онд 12 онд ирсэн. Яг 12 онд ирээд эхлээд одоо хотод хүмүүс баг өсөд цангадаг хэцүү газар дууны үеж ах дүү маань жоохон дургүй байсан. Тэгээ би тэр шийдээд тэр өр хөвгтөө соёлтой болгоё бас соёл дагая. Хот орж ирээд өтөр эхлээл яг скомсан хийсэнтэй. Скомсаа хийгээл гар дараа тохол явна. Тэгэл хүмүүс авахаар баярлна. Тэгэл гутлаа гутлуулдаг. Хуучин Монгол гутлаас сэргээж уулдаг. Энэ хотын чинь маш их тийм хуучин гуталтай Монгол гуталтай байт юм байл шүү дээ. Сэргээд хүн байдаг. Эсхүүлэр бас хансандаа хүрээд ингээ явуучих нь би буудаагүй төсөөлөөгүй. Юмыг үрчил төсөөлдөггүй би. Зүгээр хийхээс юм хийгээл байж ин гэрээрээ. Тэр цаг зав ашиглаа тэр минут секунд алдахгүй юм хийгээл гэр дээр оомс ингээ тойруулаад тавьчихдаг. Хүмүүс ирээд машинтай өнгөрч явсан хүмүүс ирээд асуугаад хөдөөний хүмүүс шүү дээ тэд нар чинь. Надаас оомс судалж аваад явна. Өөрөө хүртэ малтай хонтой айл. Тийм гоё. Тэгэл одоо ер нь боломж хотод л байсан байлаа. Хөдөө мал сайхан. Өвлийн хатууг дав хаврын хатуу хоёр бол малчид үнээр зүдэрч ядарчаад гэд малтай байгаа.
Тэгэхэд яагаад энэ иргэд яагаад энэ хүмүүс көгшин залууга хот руу яваад байна гэвэл ерөөсөө л энэ яа харахгүй хүний юу ихтэй нөөц ихтэй. Тэгээд борлуулс цайтай. Одоо энэ гадаагуудам суугаад жижиглэн зараад байгаа хүмүүс чинь орлоготой болоод хөөрхий болж байгаа шүү дээ. Ерөөсөө хоногийн хоол алдахгүй. Харцсангүй хотод бол ерөөсөө бэлэн мөнгөөр борлдог. Тэр нь онцлог. Ерөөсөө онцлог. Көдөө орон нутагт бид нэр ингээл дээл ойлаа барьлаа хүн амт нь гуугаал байнгын гутал мотлууллаа нэг 5 гаруул нэг литр сүүл өгнө штэ. Одоо хүмүүс зөвхөн мөнгөний төлөө. Зөвхөн өөрийнхөө төлөө. Аж ахуйн гэж хүн болгон иргэн бүхэн жоохон тийм сэтгэл гаргаж ил амьдрахыг бодаач л гэж хэлмээр байна. Би ерөөсөө өөрийгөө бодож мөнгөтэй хуйлддаг. Хамгийн гол нь иргэдэд үнэтэй цэнтэй байх те. Иргэдэд юмыг яг сэтгэлтэн тааруулж хийх. Тэгж л их боддог. Тэгэхээр би хүнийг заад сургаад гэгээд ингээд нэг жоохон багш болоо те багшаа гэж хэлүүлээд нэг өөрийнхөө юмсуудыг ингээд сургаж явах нэр идлэр оюулах би тэрэнд аягүй дурггүй. Би үнгүү л хүнийг үнгүү зарж л өөрийнхөө юм хийлэхгүйгээр хүнийг тэгж сонирхлын татуулж тэрнээс гэртээ ингээд чадахгүй байна мөнгө байхгүй байна гэж сууж байгаа хүн зөндөө их байна. Маш их байна. Тэд нарыг нэг урам оруулахыг маш их боддог. Тэгээ хүн болгоно ингээл юм уяал хөөрхөн. Юу яа би тэрийг л их айл өдөр их юм уйлж хүмүүсийг хүн болгоно гарынхаа дор материалаар боломжоо ашиглаад тий зав төлөөгөө ашиглаад юм хийгээсэ тий 5.10 төгрөг хэн өгөх юм бэ? Цагтаа 2000 төгрөгч олддог шүү дээ. 1000 төгрөгч өгөх хүн байдгүй байхгүй юу? Хийж байгаа хөдөлмөрийн чинь хийж байгаа тэр ажил чинь аяндаа амлалтаа аваад ирнэ. Хөдөлмөр хөссөн аваад ирнэ. Бүх юм тэгжил мөнгө болно. Бодлого яах вэ? Би дотор нь маш их юм боддог. Хэндэж хэлэхгүй. Ханигтойч хэлэхгүй, өргөгтэйч хэлэхгүй. Хамгийн гол нь би ингэж боддیں۔ Хүн надыг хүмүүс туршлагаа яриач гэдэг байна. Одоо амьдралаа дээшлүүлсэн туршлагаа яриа, амьдралын дээшлсэн байлаа гэж ярьдаг болоод тэр хүн надад тэгж хэлж байна. Санал тавьдаг. Тэгээ би боддیں۔ Хэтийн би нэг лангуутай болно, аль эсвэл нэг илүү гэртэй болчихъя. Тэгэл хүмүүсийг ажилуулад өөрөө тэр өнгө авч байгаа үдсийг би тэр хүмүүст өгөөд нэг таапчган дээр ингээд кэ гаргаад оюулаад яг өөрөөр нь борлуулад тий одоо тэгж борлуул ингэж борлуул гэдэг мөнгөний өөрт нь өгөө заавал нэг лангу авчгаал нийлж юм хийгээл тэгснэ мөнгө төлөе хуваа төлөе гэдэг ах шаардлага байхгүй энэ Монголд ялч бас нэг хэсэгтээ нэг тасарсан шүү дээ бас хүмүүс өмсдөгөө хэрэгэлдэгөө тий көдөөнийх нь л өмсдөг хотынхан бол хөдөөний хүмүүсийг хормоогоо чирсэн нэр өгдөг нэг тиймэрхүү байлаа шүү дээ. Их хурлын гишүүн амлалт өгсөн. За жижиг дунд үйлдэл төслөө өгч цаагаараа намаад энэ жил одоо төслөө өгнө гэсэн 2008 оны сонгуулиар. Тэгээд би нэг 30% төсөл хүнээр бичүүлсэн. Тэгээд төслөө бичүүлээд би их хурлын гишүүнд өгсөн. Тэгээд их хурлын гишүүн гарваа тодорваа. Тэгсэн чинь их хурлын гишүүнээс захидал дээр тэгээд хорооны дарга дуудлаа яваад очлаа. Тэгээд тэр захидлын яаж ирсэн гэвэл Тэгт Монголд эл модонд орог байсан юм охин 2008 онд ерөөс орог байсан. Яста модонд орог байлаа. Тэр нам яста хормоогоо чирсэн тоот нэмсдэг тийм нэртэй байлаа. Тэгсэн Монголд эл модоноос хоцорсон юм а таны төсөл тэмцсэнгөө гэсэн загтал ирж. Ховд аймагт. Тэгээд Монголд эл яста модоноос хоцорсон гэж загтал ирсэн байхад би одоо нэрийн хэлээ явах. Тэгж хариулсан болд юм. Тэгээд 2010 он гэхэд энэ 10-11 он гэж Монголд эл модонд орсон шүү. Хүмүүс амжилт гэхээр их нэр төр бодоод байна. Энэ хийж байгаа ажлын чинь дагаал амжилт. Ерөөсөө л энэ л амжилт. Хийж байгаа хөдөлмөр дагж амжилт ирнэ. Өөр ороод ирнэ. Мөнгө ч гэсэн өөр ороод ирнэ. Мөнгөтэй бол би ерөөсөө юм хийх хараа дандаа нэг тэдэр зарнаа, эднэр зарнаа яста тэд лангаа тэгэндээ тийм юм боддгоо. Тэр нөгөө сонирхолтой учраас тэр өөрийнхөө сонирхлоор тэгээ хийгээл байна. Боломж байгаа, материал байна. Ер нь тэгэл хүн бас нэг тийм мөрөөдөл гэж яриад байна. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүйгээ яриад байна. Үгүй тийм биш. Урдаа тавьсан зорилго байхаар бүх юм бүтнэ. Тэр л амжилт. Одоо залуучууд тарин ерөөсө боломжтой ашигла. Тий.
Энэ сайхан арчилсан нээлттэй тий чөлөөтэй нийгэмд миний залуучууд ерөөсөө миний иргэд боломжоо л ашигла. Боломж заавал байдаггүй тий. Нэг их юм өрөөдөд, арай их юм өрөөдөд айл болгон дээд сургууль төгсөх хүүхдээ төгсөж байна. Бүх хүүхдээ төгсөж байна. Тэр бүх хүүхдээ сургууль төгсөө яаж юм? Ажил хийж авах хүүхд байхгүй. Бид нар юм бол яста хаяанд байна тэр. Ах トゥ дотор байна. Тэгж л битээ тэнэгтрээ чи одоо. Тэр дээд сургууль төгслөгээд юу хийгээд байгаа юм бэ? Тэр хүмүүс бол надтай л ижилхэн амьдралтай, манайтай л ижилхэн амьдралтай. Би хүүхдээ ерөөсө боломж харж л амьдр гэж байгаа юм. Миний хань бүтээр хандлаад одоо 35 жил болж байна уу да. Би их юм хийж байна. Ястаа ядарчин зүдэрчин гэж хэлэлгүй 35 болсон жил болж байна. Би тэр одоо хүртэл нэгэндээ хайртай гэж хэлж үзээгүй. Үнэн завгүй би тэр амьдэрдэг тий. Миний нөхрийг хүмүүс ажилгүй гэдэг. Манай нутгийнх нь үгүй. Айлын эрх залуу, юмтай айлын эрх залуу гэж хэлдэг. Үгүй. Айгуу даруухан. Одоо 60 жил архиугаагаа гэж хэлвэл манай ханыг хэн ч итгэхгүй. Тэгээд эрх хүн гэдэг чинь кимэр гэж юм байна. Энэ хүнийг би заавал чи хийх ёстой, ингэх ёстой, чи тэрийг хийх ёстой. Нэг өдөр гацч амьдраагүй. Нөхөртөө нэг өдөр гацаагүй. 35 жил болох тоогооны хоёр халуун чих би барилж үзээгүй шүү. Би тэрийг нүүр бардам гэл. Би нөхрөөрөө яндан хойлуулж үзээгүй. Ганц би хүний хүүхэд учраас ерөөсөө өр хүүхдээ одоо овогтой байлгая тий. Аав гэсэн овогтой байлгая. Заавал хүн төөрөлдөж амьдрах ёсгүй. Амьдралын хатууг одоо ерөөсөө төвчж амьдрах нэг зорилго урдаа барьж ирсэн. Тэгээ хог мог гадаад утаа ямар ажил байна мод цод хөрөөд нь ерөөсөө модыг хагалахгүй. Ягаад гэвэл хог гарч ийн гэдэг. Дандаа хөрөөдөд ингээд пишэнтэй тааруулаг хөрөөдөд тэгээд цогч гадна ажлыг бүгдийг хийн. Гэрт хүүхд аавн хүүхд тэр 6 хүүхд оожуулахад миний хань тус болсон. Гадар дотор гарна тэр юмаа зарна борлуулна арын сайн даа. Би сэтгэл амар юмаа борлуулдаг байлаа. Би тэр ерөөсөө нэгнээ хордгоо. Тэгээ дөрөвний ээж аваа хүндлэнэ гэж явал ерөөсөө л өөрөө өөртөө л хүндлээ өчг. Тэгэл одоо гэрүүл салалт гэдэг чинь хамгийн гол нь гадны нөлөөтэй өөрөө өөрийгөө хүндэлж чадахгүй өөрөө өөрийгөө мэдэрч чадахгүй учраас гэрүүлийн салалт их байна. Дэрний эрэгтэй хүний химэр гэдэг энд гоё байдаг. Тэрийг л хүндэлчих л да. Тэгэхээр гэлүр доктортай амьдрна. Эрэгтэй хүнийг хүндлэх нь чухал эмэгтэй хүн. Би хүүхдүүдтэй ч гэсэн цагт миний хүүхдүүд тусдаа гарч амжааг байх. Нэг л хөргөнтэй. Тэгэд нэг анхны ач маань дорногоогд сая төрүүлээд орчиход манай залуу ирсэн. Тэгээ тэтгэр зээл өгдөг байсан бол би тэтгэр сая 3 сард орсон. Уг нь 50 наст орох хэвчээ. Бараг 60 төгсөж орлоо. Нөгөө материал нь байхгүй. Манайхнаас өмнө архив шатсан материал байхгүй учраас би 55 та саяхан орлоо. Тэгсэн чи яг тэтгэр зээл өгөхгүй хөл гарцсан. Тэрнээс би нэг гэр аваад тэтгэрийнхаа зээл аваад нэг гэр бариад өгчихвөл нэг залуу маань бас гэр оронгоо тэгээд хадамдаа очиж амарчлаа. Миний анхны ач тэр. Өглөө би уулаад ярьсан. Бэртага. Ээж нь их баярлж байна. Миний анхны ач шүү. Чамд баярлалаа л гэсэн.